Яг одоо би Сүхбаатар аймгийн Уул Баян сумд ирсэн байна. Энд баг 30 градус болж байна. Хүйтэн байна. Сүхбаатар аймгийн Уул Баян сумын эцэгтэй хишиг дүүрэн рүүгээ явж байна. Юу хийх нь тодорхой байна уу? Гэтэ айгүй муухай хүнтэй мэдлэгтэй яаж даарч ирсэн, яаж нойрон хүрчээсэн хүн айгүй гоё утаа ус. Жишээлбэл хүн ингэж унтж яхад залгуул нэг давсан л бол байна гэж ярьж ирс болохгүй. Байна гэж ярих ёстой. Яг түүн рүү адил та нартайгаа мэдлэгтэй би үнэхээр гой зогсох гэсэн боловч чадахгүй байна даарад. Чи шүний хүүтэн бас хэцүү юм байна. Хазар масруу аим болж байна. За ингэж бодоод машиндаа суугаад жоохон ч гэсэн унтаад өөрийгөө бэлдээд явлаа. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн явж ирвүү. Сайн явж ирлээ. Сайн байцгаана уу? За таны туслах ундрмаа байна. Хараа танд байна. За сайн байна уу та? Хатаг сайхан байна уу? Дулаахан биш үү? Батгүй юу? За. Сүхбаатар аймгийн Уул Баян сумын хишиг дүүрэн эзэгтэй туслах хийхээр ирлээ. За баярлалаа. Таны хийх гэснийг хийгээд танд нэрвтэй байхыг хичээнэ. За мундаг туслахтай болох нь. Мундаг байна. Мундаг байх байлгүй те. Хичээн зөндөө бодлоо. Сайн явж ирлээ. Бас айжлаа. Сүхбаатар аймаг цас ихтэй гээд. Тэгтээ дажгүй сайхан яваад ирлээ. Манайхаа ер нь зас ихтэй. Тийм байна. Цагаан сарынхын нэмийг сайхан бэлдэж өгөөл гэрт нь их цэвэрлэгээ хийж өгөөл ой. Кино жижигэн дээр одоо мундаг ээж болж тоглолтгийн андармаа би зөндөөд үзсэн. Тэрнээсээ илүү мундаг байх байлгүй. Тэг би мундаг туслах. хичээнэ. Та яг намайг явахад яг хилээд үлдээрээ зав. Яг үннийг хилээд үлдээрээ за. Тэгнэ. За чи тэгсэн. За чи тэрнийг чи дутуу ийсэн. За тэрнийг маш сайн ийсэн. Ингээл. Одоо нэлээ олон аймгаар явлаа. Нэлээ олон сайхан малчин эзэгтэй нартай туслалаа. Тэгээ өнөөдөр танаад ирчээ сууж байна. Одоо тэгээ ажиллаа эхлэе да. За. Тэ? Энэ дандаа юуны дандаа түрүү морины шагналууд медалууд Мөрний медаль. Тэ. Ганц зэрэгтэй хөдөлмөрийг үнэлсэн юунууд одоо хажуугаар нь одоо тэгээ. Хамгийн дээр урдлын бол одоо минийх. аль нь Дархан бэр болсон 5 хүүхдээ 2 дугаар яваадантай. эмнэлгийн медаль байна уу? Тэ. Миний аав эмч байсан. Олон жил хийсэн эмнэлгийн ойгоор болсон. Тэ. Олон жил тэгээ эмнэлгийн нодны эмнэлгийн 100 жил болсон. Тэгээ тэрнгүүр өгсөн надад. Та тэгвэл өстэй эзэгтэй ажиллаа сайн хийсэн биш. Дандаа манай Өөрөө эмэгтэй бас өдөө эмч хийн штэ бас. яаж? Хатам ээжийнхаа дэргэд ирж байж гоод 3 хүүхдээ ээж. Эхвэрж авсан ээж би. Оо. Өдөө. Тийм хүүхдүүдээ харахаар юу бодогдож байгаа юм? Яахад Хайр хүрэл. Тий, хөөрхөн штэ. Сараар ингээ золгож ирнэ. Тий. Ахын ээжтэй золгож ирдгийг. Сайхан л байдгийг. Тий.
Тэгвэл та бол өстө час хийсэн л эмхтэй юм шиг байна. Час хийсэн эцэгтэй юм байна да Ахмад. За нэг 12 градус хүтэн байгаа мó хасах. За та усуугаар за амнан гол. Бит хоёр эцэгтэйгээ одоо хэвийн баваа хийх гэж байна. Цагаан сар төхөж байна. Тийм тэгээд яг гоё хэрэгтэй үеэр нь ирсэндээ их баяртай байна. Эцэгтэй байж бас их баяртай байна. За одоо юу хийх вүлээ? Танилж ороор хий. За одоо ингээд сахараа ийн. Ингээд одоо тэгээд досоо. Тосоо адрах. Усаа ийн. Би нэрээ танд шанаг авчирсан шүү дээ. Эцэгтэй нарыгаа төмөр шанах сайн хэрэглээрээ. Жижигээс нь эхэлцгээ бид хэдүүлээ. За мэ. За шанах баярлалаа. шанаар утгаж. Дэшээ харсан савж юм бэлдэж авдаг шүү дээ. Тий. Сав саваа дүүргэж. Тий, саваа дүүргэж. Тий, саруул сайхан сүүгээ ууж гэсэн. Миний шүл ингээ сүүл рүү жоохон онцгой болчихсон. За тэгвэл тосоо. За одоо усаа ийн. За хий. Зүгээр хийч. Дахиад нэг хийч. Оо за. Энэ хоёрыг шат хийсэн. Хатуу байх хэвээр зөвлөм байх хэвээр. За дүүр түүх үү? Оо сойч. Эргүүл. Одоо ингээ шингэн талаа. Жаахан тийм. Халаа өргөтөл нохондоо хань. За. Тасын шингэтэл халаа өргөтөл. Хатуу өргөтөл Өөр талбан бол. таныг хэн гэж дууддаг вэ? Манай дүүнэр бол намайг уягаа гэдгээ. Ямар Манай их чахан нарын дүүнэр хүүхдүүд. уяга. Дүүн болоод уяга гэдээ дууддаг төхөө. Тэгээд За тэгээ. Уяга гिचээ. Та надад итгэж байгаа юу? Өөрт тань туслана гэдэгт итгэж байгаа юу? Сайн тусалж чадна гэдэгт. хэлж ирсэн. Зүүдэн дарамгүй явдал болоод. Яг тэ. Жүжигч ундармаг дэрэг дээрээ юм хийгээд хийлцээд байж гэн гэж ер нь харин ястаа зүүдлээч хөө. Харин зүүдэн дарамгүй явдал болж гэн гэж яриад аа. Ятгийн хүмүүсээс. За нэг сайхан гэр бүл байна уу? Би бинтэйгээ эвтэй найртай байдаг. Хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлдэг. Хүүхдүүд нь мундаг тийм хөдөлмөрч хүмүүс юу байна гэсэн чинь танахыг хэлсэн баггүй юу? За ингээд манай цагаан сарын бэлтгэл ажилд зориулсан бэмби төсөл маань их эхэлж байна. Тэгээ бэмби төслийн эхлэлийг уяга их чих сайхан тавьсан. Гурлаа зураад манай бэмби төслийн удирдагч ган зоригт байна. За би бол туслах нь төслийн удирдагчийн туслах буюу чиглүүлэгч. За манай гурав бол манай ажилтаа. За тэгэхээр би бүгдийг шийдээ явуучаа захирлаа. За тэгээд би хүнээ шийдээ. За захирал бол ингэх юм байна. Энэ аягаар яг энэ уул боовныхоо хэмжээ, бэмбинийхээ хэмжээг гаргах юм байна ингэж те. Бид нарт ингэж өгөх юм байна. Тэгэнгүүт би ингэж бодож байна. За аль чиний гараа ингэж чангатах та. Аль миний гараа гатах та. Яа за бэмби нохно, бэмби нохно. Дэмбэрл манай хүү. Дэмбэрл бэмби нохно. Их ч аль миний гараа гатах та. Чангатах та. Оо за бэмби нухсан бэмбиг нь ахаад жоох ингээ хараад тэрэнд оруулах юм. Хадаа чи ингээ гаргадаг та. За бэр бэр бас чанга гартай. За бэр манай бэр загдаа загц сүрэн юу хийх үү? Загц сүрэнгээр юу хийх үү захирлаа? Бэмби одоо хэвлэхийн өмнөх хийх. За тэгээ. Тэрэлэг бэртэй. Чи загтаа тийш нэг хараад инеч. Эмхтэй бай. Энэ миний оногон багын найз. Оо тийм үү. Тэгээ хүүн аваад ирсэн чи баярлсан уу? Яа, баярлалаа. Манай хүн чи 3 бэрээ гурван өөрөө авчирсан шүү дээ. Яаж? Яаж авчих? Гуйгаад л аваад. Гуйж өөрөө нэрээ. Гуйхтаа өөрөө авчих яваад аваад ирнэ. Тийм өөрөө. гуйхтаа юу гэж гуйх вэ? За нэг сайхан гуйж байгаа. Олон
жилийн туршлага, олон хүний туршлага байна. Та нэг гоё гуйдаг үгээ хэлдэг. За өгчгөө гээгэл хэлгүүл. Яг ивэл жилдээ өмнө дагуулаад явж. Тэд нар маань үдээ баавын тасаа тэгээд хэлхэлвэл би чинь тэгээд чиглүүлэх. Ер нь гол оройлын дэг ингээл хамгийн том бэрмэн ерөөсөө айлын ганц хүүх. За Сумаа сурагч, ойрөвдөн чайл байхгүй. Аав ээж хоёулах нь. Тэр чинь жоохон үнд байлээ. санаа зовоол тий. Тий. Явъя гээл хахад аав ээж хоёр нь дагаад л цуг гарахад эвгүй санаг. Тэгээд буцаад би орж ирчихлээ. Араад юу цаг маг маань гайгүй. Бүр өнгөрөөд энд кичнээ хүн үлээж гисэн. Бараг ораахан араас хүү явхаад гисэн. Аваад гарч явж ерөөсөө асал Санаа босхон чанар тий. хэдий би энийг авчихсан. Нөгөө аав ээж хоёулах нь. Тэгээд ярддаг явгангууд дагаал цугсаад. Тэгээд бас жоохон эвгүй юм блээ шүү. За би одоо За захирал яах гэж байна? сувэ гаргаж ирж. Одоо хэвээ да. Хэвээ авдрандаа хийсэн юм тий. Надад бүр жилдэг л хэрэглэв. Тийм ээ. Оо хатган дараагаа. Энэ юм маань одоо бодж байна. Намайг жоохон байхтал байсан юм. Шүүдээ. Надад шууд байна. Аав ээжийнх нь хэвээ юм уу? Тий, одоо аав ээж чинь. Энэ одоо бүр юу юм бэлээ? Энэ бүр одоо нилээ ихтэр юм хастан гихтэй юм билээ. Энэ ардаа. Ухын нар тэгээ хастан дээр ингээд Энэ яг би зүгээр нэг баун дээрээс ингээд гар хүрээд яагаад байхгүй энийг өөрөө хийсэн. Тэгээс ийм хастан гихтэй байсан юм билээ. Тэгэхээр нилээл ирдэг. Энэ тэгээ одоо миний мэд хийл манай байсан шүү. Миний хувьд ганцхан. Энэ өөртөө Ой, энэ За тэрийг. Одоо энийг ийшээ. За манай эхний бэмбэ маань одоо хэвэн болох шатандаа явж байна. Тэгээд үсэх одоо ингэж үсэх дуртай. Гол мод үлдэнэ гэж байхгүй тийм ээ. Харагдах нь арай юу. Ямар зоригтой ингэ. За Яг ийж одоо хүн нөгөө Өөрсгөө юм. тэгээ бас ортоолох санаатай байд хүн шүү. Энэ мага ингээд энэ ямал одоо манай Монголд ясна эсэлээд байх. Тусны харгарах гэж одоо саллусын тан тэгээд энийг хийгээд одоо хөвж гарч ирсэн хойно баваа хин. Тэ. Өөхий яа. Харцваа луужилтай илгээрэн хамгаалсан төрлөөрөө төвшин ам болон хөлзөтэй ерөөл төвшүүлье. Тэгээд дээр нь таны малцд мань гангүй, зодгүй, зодорхонгүй, энэ зоднаа сай түргэн шиг дэрч өрн хавар хүтэн ирж байна да. Тэгээд ирсэн болсон энэ ус болгонд эрүүлэн кий хүсэн өрөөё. Хурэ. За могонхоо маргалынхаа бурхныг төвлөе.
ээж ирэх сайхан урли юм шиг бас. Энчи. За одоо тэр. За, амтны ямар хоолж. Бол бавны энэ гандлын энэ болохоор нэг тийм зузаан багд идэх шүү дээ. Тэгсэн чинь энэ ингэж шаржгансан зүссэн. За өөрийнхөө хэлсэн юмыг юунд нь ч магтах үү. Энэ амтлагаа одоо энэ уусал мэднэ. Орц найрлага нь ямар байна? Гоё, тэр нь хамгийн гоё тэр. Одоо баавны тэрсээ энэ бүтээгдэхүүн болж гарах доторх юунд дээрээс орц найрлага нь. Энэ багт хэвээр эргүүд залуу хүний гарах жилийн хамгийн гол Таны цагаан сарын дараа өөрсдөө идэж шүү дээ. Би одоо идэж амжихгүй ч гэсэн нэлээхийг идчихтэй. Тэгээ би бас нэг юм бодлоо. Дараа жилээс ээжийнхээ цагаан сарын уул баавыг өөрсдөө хий гэж бодлоо. Итгэхэд тест гоё юм бүр ингээд өгшгөлж идээд байгаад байна. Тэгээ би гарахаа баав юм хий. Өмнө нь аваа ичээ. Авнисоо би өөрийн бие хийж өгөх. Асаа тэр хүн арайлуу тэнгээс мөн хаад залгамж авах зөндөл тий. За манай цагаан сарын баяр гэдэг ийм гоё үр хүүхэд одоо ингээд бүх юм нь хүүхдүүдээр нь дамжигдаад өвлөгдөөд ингээд өвгдээцээс өнөөдрийг хүртэл айл бүрийн одоо хэвийн бавны амт айл бүрийн бууцны амт гэд дамжаад яваад идэг. Цаг хугацаа явсаар л байгаа. А гэхдээ энэ амт байсаар л байгаа. Тэжээлээ тэнд байгаа ишиг байсан, хураг байсан. Тугал байсан тий? Үнэ байгаа тий. За би тэгвэл ахыг ч хоёртой ингэсэн. Одоо энэ тэжээлэндээ энийг хийгээд зурч идэх үү? Энэ хараа. За. Та ир мэдгүй шоколадан бор гэж. болж ил байсан. Малд нэлээ хүч өгнө. Тэгээ энэ дээр ингэсэн байгаа байхгүй юу? 7 шуудатай хэвэгтэй нэг юм шуудаа тавьсан гэж байна. Тэгэнгүүт нэг 11 боодлоо үстэй нэг юм юу тавьсан. Тэгэхээр зүгээр агаад. А хөрөөдүүн аягүй арай өөр юм идлээгээ мэдхгүй. Баярлалаа. За нөгөө ажил алдсан нөгөө арай ийм юм өгөх гээд бид нарыг бэлтээр гаргах жоохон удаасан байна гээд аягүй мэдрэх юм байгаа. Хөөх юм ба. Ганцхан цаг ажил хийвэл гоё юм аа. Нэ надтай юу? За энэ хүч авчлаа. Би ч одоо ус чуугаагүй явж байгаа шүү дээ. За баярлалаа. Наач бодоогүй шүү дээ. Аргалууд юм биш үү те? Тий, буруу. Өмнө жилийн баас гэсэн. Өмнө жилийн басаа бид нар одоо төлөх гэж байна. Андрмаа найшир. Цагаан сараар унах.
Дүгнү. Адуу төсөлийг нэ. Яг ч. Шалгах авъя. За, гурав авчихгүй. За. Яа гинэ. Одоо цагаан саруулах цаан чинь чамаар унах морныхоо зүсий хаалгана тийм ээ. Надаараа. Тий. Шинж тэгээд бас давхар байна. Шинжүүлж хурдны одоо аль нь хурдан байна. Хурдны ямар шинж гэдгийг хэлэвэл тэгээд зүсий нэ. За. Тэг. Ой шатлалын комисс энд байгаа юм. Одоо мэдхгүй тийм байлгүй дээ. Ойгаач мэдхүү. Мэдхүү тий. Наадлын адарганы зүсий да. Оо ямар ч гэсэн азраг юм байна тий. Тий. Ихэн дээр адарга. Ихэндээ азарга ингэж ууд юм уу? Тийш. За энэ азраг болвоос хүрэн зэрд хүрэн зэрд За. азраг байна. зү. Тэг яг л байна. Та яг байна. Хүрэн дээр татрага юм. Тий. За зэрд хүрэн зэрд. Хүрэн дээр татрага. За. За өнгөн мөө. За. За энэ дараагийн нөхөр нь бол босс Нэмнэтэй юу? нэмнэтэй боро цагаан цохор. За. Нэмнэтэй болохоос доогоороо цоох нь харагдаж байна. Цагаан цаахар үрээ. Цохор нь. Тэр daarаас цохож Тий. шүү. Энэ тэнд тааттай. Үрээ гэхий чинь ингээ уялаа байдаг мөрнүүд. Үрээ. Жижигхэн үрээ. Шидлүү үрээ. эзаалаараа. За цаад. За цаадлынх бол саарл зэрд бор нөхөр байна да. Бор. Тийм ээ. Одоо бормол. Гэхгүй те. Гүү. Тий. Бороо. За. Мумбай. Манайханд энэ бор адаг олон яндар хэлдэг штэ. Ааха. Борг энэ төмөр бөхөрмөр байна. Энэ наадлынх нь бол одоо чиний бас саарл гэдэг л бас л дөхүүлэх гэж байна. Энэ арай өөр өнгө. Тий үзмүү болоомор. Тий таадах нь арай бараандуу тийм төмөр бөхөрмөр тий. Манай морд уралдах уу? Эднээс уралдах мөр байгаа юу? Эд болол одоо уралдааны уралдаанд бэлтгэж байгаа мөр шүү дээ. Унанга уралдан тий. Оо яана за төрүүлээрээ. Багас. За шалгалтанд ямар исэн? Шалгалтанд одоо сайн байлаа шүү. Өсүүдийн одоо гарцаагүй тээж гэн. Тэгээд дээр нь бүр адуу шинжиж өгч. Хурдны адуу шинжиж өгч. Юмд ундаг эзэгтэй туслах. Тийм байна. Туслахч. Ингэж би өстой адуу тусалж яваагүй юм байна. Онд явснаас авах байрд. За хэдүүлээ явж аруулаад өгөө. За. Би тэд аруулаад өгөө. За. Уяга их чи энэ хайлм гэн өстой гоё. Ээзгээтэй. Би бараг тавгийн дуусах чинь хууралж ах шиг байна. Одоо хараа одоо энэ нартай байгаа ч гэсэн бараг 28 градусын хүйтэн байна. Тэгтээ би ингээ хөдлөөд юм хийгээд уягаагчтай цуг ингээ яваадсан чинь даарахгүй. Айгуу гоё. Тэгээ энийг хараа. Ийм гоё чингэлэг зөөврээ. Төмөр эндээс ганцаархтах мах гаргаж ирдсэн. Тэгэхээр энд би бол хөргөч гэж бодож байна. Тэгээ бүх махаа ингээ ичээ хийчтэй юм шиг байна. Ингээ зөөгөө явчихдаг. Энэ болохоор ховрол харагдсан надаа. Гүшээ айлуудтай байвал гоё санагдлаа. Тий. Тэгээ би нэг гоё юм лээ. Манай Батхүү штэ багхүү аав ээжтэй би цуг байдаг. Тэгээ өнөөдөр юм ярьжсэн чинь найз охин ирж байгаа гинэ. Найз охин хотод хувийн компанид ажилладаг. Тэгээ өнөөдөр ирж байгаа чинь. Гэтэ Батхүүгээс илүү би бүр тэсэн ядаа хүлээж байна. Тэр эмэгтэйг харах юмсан одоо энэ айлын баг бэр болно гэж би бодож байгаа. Тэгээ одоохондоо найз охин гэдэг байгаа. Тэр эмэгтэйг харахыг би тэсэн ядаа хүлээж байна. Арай бууцан дээр бараг ирчих واخа. Бууцан дээр цуг байвал надаа аяга бас гоё амар байна. Би гоё хайртай эмэгтэйг харах гэж байна.
цагаан сард нь хэрэг болох болов уу гэд судалгаа үзэж байгаад нэг жоохон юм бэлдсэн. За тэрнийг энэ юу байгаа? Одоо нөгөө бууцны тавг 2-ыг авчирсан. Тэгэл нэг жоохон багхан хүн ирүүл яг энэгээр нь буузаа тавиал. Жоохон их хүн ирүүл энэгээр нь тавиал. Бүр их ирүүл ингээ овоолоод ингээд 3 янзаар л. яг үнэ. Хүндээ тааруулж ил. Тий. Одоо энэ цагаан сараар анх тэхнэ штэ. Наадахтаа тэрнийг хий. За тэр цагаан тавг байгаа гэсэн. Ийм 2 тавг авчирсан их чи. Энд одоо цагаан эдээгээ тавих юм уу? Эсвэл салаада хийх юм уу? Тэ? Ийм гоё хэлбэртэй савбага ингээд. Тэгээ цагаан сар юм чинь гээд бүх юм цагаанаар сонгоцсон. Эндээ болохоор бас салаада хийх юм уу? Ааруул хийх юм уу? Тэ? Нэг ойр зүрийн хүмүүс нэг ингээд шууд аваад идчихээр юмнуудаа энэ шин. Өө. Яг. Их чи эндээ болохоор нэг юу яадаг штэ. Өрмөө нэг тавьдаг шүү. Тийм. Хайлмгаа хийгээд те энийг бас нэг хэрэг болж магадгүй гэдээ авцээ. Тэгээ энэгээр та сайхан яарсан үедээ аягнуудаа арчаад өгөөд нэг олон хүн ирэх юм чинь. За тэгээ фэригээр аяг тавга авгаагаад бас нэг хөөх юм авсан. Юу памперс авсан. Хүүхдүүд ирчээл аав ээжээгээ сайхан хооцоо идэвхгүй шээж байгаа л. Ялах хүүхдүүд те. Тэгтэн та зүгээр авдарнаасаа ингээл нэг памперс суг татаад за аль энийг хийчих гэл ингээл. Том бэрүүд байгаа штэ. 4 бэр байгаа. За 4 бэр дэм гой хайрцагтай яг нэг бэлгэний зориулттай юм будагны кон байгаа их ч уруулын будаг, сормосны будаг, контор. Энийг хинт гэгээнэ дөгөр цаа. Таны л бэлэг шүү заяа. Энэ аюу хөөрх юм том хүч барьцаар цүнхэлээ шүү дээ. Тэ? Намгаас авсан хүүхдийн тасаг дээрээс нь 8 хөөрх. Энэ аюу хөөрх энэ олон хүүхдтэй айл нэг хүүхдүүдийнхээ аяг тавгийг энэ дээр өрдөг. Энийг ингээ босгож тавьж агаад энэ зурган дэрх шиг хүүхдүүдийнхээ аав ээжийнхтэй холилдохгүй нэ шүү дээ. Тийм байна. Тэгээд ингээд нэг нэгээр нь л өгч. Манчкин брендийн юм гоё бэлгэнүүд баг. Энийг бас ахаад нэг жоохон хүүхдтэй. Танаа одоо хамгийн бага ч хэдтэй вэ? Тэ бот. Оо тэгвэл ёстой энэс өлстэй хөрхөн бэлэг болно. Энэ юм гэрэл Ялангуяа дааврын цагчдаа гэрэл шиг хэрэгтэй. Тийштэй мал төлөх үеэр те. Тийм байна. Тэгвэл энийг ингээ бариад. Тэгвэл энийг бас хүүхдүүдтэй өгөөд хүү нартаа өгөөд дээрэс нь бас хүмүүс ирүүл өгөөд агараа за. Энэс 1 2 3 4 6 12-ыг авсан байна. 2 хайрцаг. Энийг асааж үзэх үү? Би тааш. Би нэг худалдагчаар нь л асуулгаал үзчихэд гараад ирж яг энэ хараа ингэ. Тий, ингээ зайг нь хийчихнэ. Тэгээ ингээ бариад. Энэ айгүй гоё билэг байгаа. Та хоёр өөртөө ч гэсэн нэгийг авчихгүй юу? За энэ ингээд энэ 2 хайрцаг 6 ширхэг байна. Энэ бичээнүүдийг бол яг ч тэгэл энэ хүүхдийн бичээн сүүнд хийж өгдөг. Энийг ач нартаа хийж өгдөг. Ингээд дотроо янз бүрийн амьтны дүрстэй. Өө мэдчихэж штэ их ч. Энийг ингээд өгчгөн. За тэгээ хүүхдүүдэд бас энэ гоё бичээн байгаа. Төрсөн ээжүүдэд бэлгэлвэл бас гоё. Энэ нэг сүү оруулдаг. Тэгээд ямар ч юм нөгөө дан оюусаар хийсэн болохоор гоё ирүүл. Луунгийн жүсийг та битүүлгэн дээрээ ч юм уу шиний нэгэндээ гоё задлаад энийг ингэж татаад тэгээ онгойлгоч нь батгүй онгойлгодог ч. Энэ тэгээд юу юм бэлээ? Би нөгөө энэс авах дуртай байгаад байгаа. Энэ юм шинэ бүтээгдэхүүн. Тэгээд бундан гэдэг ийм зүрхтэй. Одоо нөгөө болцаахан юм чи штэ зүрхний. Тий. Зүрхний болцаахан юм чи аав нь бундан гэдэг гэсэн бэлээ. Бас зүрхний юм чи. Тэгээд бундан зүрх гэдэг ийм гоё юм төслүүд хийдэг биш ээ. Аян явуулт юм бэлээ. Хүүхдүүдийн зүрхийг авардаг. Эм чи өөрөө ингээд бүх юмаа өөрөө ингээд хөдөөгөөр яваад айлуудад очиод эмчилгээ хийгээд шинжилгээ хийгээд мэс заслын хэрэгтэй болвол хотод авчирч мэс заслыг хийж өгнө. Тэр олон хүүхэд амтруусан баха. Тийм байна. Би эрүүл мэндийн зөвлөгөө энэ зурагтай ярингууд одоо байгуулдаг шээ. Өө зөв шүү дээ. Тэгээд таны худалдаа авсан бүтээгдэхүүн зүрх мартахгүй төсөлд маш том тусламж үзүүлэн зүрх мартахгүй гэд. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд заавал нэг хүн туслагтаа ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг аахгүй энийг аваад өөрөө ирүүл хүнс хэрэглэчихэн дээрэс нь энэ бүтээгдэхүүнээс авсан мөнгнөөс
бас болцоох юм чинь Бондон зүрх аянд зүрх мартахгүй аянд юм зориулагдах юм бэл. Энэ нөгөө күрмээ гэдэг энэ бас миний идэх туртай юм жимсний хатанлаад. Энийг зүгээр ингээл нэг хүүхд орж ирвэл ингэж өгөөл дангаар нь те. Хүүхд чи хөөрхөн шүү дээ. Тэгэл зэрэгцээ зогсож чад юм авах гэд хараад. Ингээ хараад явахгүй байгаад байдаг те. Тэгээ бас ярьцгаад яг ингээд яг энд орж ирэнгүүтээ уутныхаа амсрын ингээ гадах цагаа зогсдөө шүү. Хөөрхөн шүү. уут нь том уу гэж. Аа шууд өрдөл цаг алдахгүй надаа энэ рүү төргөд хийх байгаа. Амаа голгоод. Нэг хөөрхөн бэлэгдэлтэй энэ эзэгтэй туслах эзэгтэй тустай. Энэ сайхан шинэлэрийгээ цагаан сар зориулсан тас. Эзэгтэй нар зориулсан. Тэгээ энийг би бол ихч та өөрөө хэрэглэх үедээ хэрэглээд бас ингээд гоё найз эмэгтэйчүүд одоо ингээд хүүхнүүд зөндөө орж ирэн штэ тий. Тэгтэн ингээд болоо. Одоо Японд гаргаж байгаа штэ энэ тасыг. Тэгээ Япон зөвшөөрөөд худалд борлуулах эрхийг өгч гинэ гэдэг чинь Японы маш олон дамжлагыг амжилттай давсан бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр би эзэгтэй нартай санал болгоод яваад байгаа. Энэ baby биогийн хөөрхөн сүү байгаа. Энийг нөгөө 11 сартай хүүхдээ өөр. За тэгээд би бас юмыг яаж мэдхүүгээд олон хүн ирэх юм чинь гэд нэг юм 10 ширхэг аяг цай хийж өгвөл нэг цагаан сараар нэг их цай аваад авахгүй шүү дээ тий. Өдөрт хэдэн хүн ирдэг үү? Одоо өнөө жил цаг жоохон тийм байна. Өдөртөө бол одоо за 90 100 бүр гараа авчина. 92 100 ер нь дөхөн шүү дээ. Анхны 70 гуйл олон. Хүү яг өдөрт 200 юу? Ер нь дөхөн цагийн сайханд бол аргагүй л дөхөн. Тэгээ сайхан юм да цаг нь ашиглаж байгаагийн баяр. Эднэрээс та гурлаа цэнцэтлэн нэг хайрцанд хийгээд өрөө тавьчих уу? Та би бичих үү юу? Энийг тэрэнд гэж. Ирээд гэл. Анх удаага одоо хамаатан салида биш тэгсэн мөртлөөсөө одоо эзэгтэй туслах болоод бууз хийх гэж байна. Цагаан сарын бууз. За дэгийн хөвтөр бол ганцор тахын одоо бууз хийж байгаа анхны эмэгтэйчүүд. Би болохоор эзэгтэй туслах. Манай дэгийн бол баг хүү Батүүгийн маань найз охин. Одоо бас цагаан сараар тагоо ирэх гэж ирж байгаа тий. Яах гэж ирснийг би мэдэхгүй байж тагоо ирэх гэж ирж байгаа тий гэд эзэгтэй бас туслах гэдэг шүү дээ. За ингээ. Одоо 5 хүн чимхээ. За. Тэгээд чимхэгчээ тодорчдгоо. За. Аюулч үзэхгүй тасраад байна. Оо гоё шүү. Нэг дэмбэрс шалгарчгүй яа. За ер нь бол тий шүүгчийн хувьд хэлэхэд за манай Батхуу бол үнэхээр хичээсэн байна. Үнэхээр аав ээжийнхээ буузыг чимхэд өгчээсэн гэсэн сэтгэл байна чамд. Чи бол дараа жил ихэд илүү чимхэхээр байна. Би чамд урам өгчээ. Аюулгүй монголчуудын шүүгчийг хичлээ би сая. Дэмбэгийн болохоор ер нь бол бас тийм олон жил чимхсэн маяг байна. Ер нь олон жил өөрөө чимхсэн байна мэдэгдэжээ. Гэтэ өөртөө итгэлтэй бай. Энэ нэг жоохон гэтэ надаас хамаагүй дээр чимхсэн байна. Гоё байна. За манай загдаа бүсгүй бол угаасаа би чимхнэ гэсэн юм чимхэлтэй хийсэн байна. Тэгэхээр өнөөдрийн буузыг загдаа маань чимхэх нь. За тэгээд мөн манай дэгийн минь бас чимхнэ. За загдаа дэгийн хоёр бол тороогод гараад ирлээ. Үнэхээр мундаг эзэгтэй нар байна. Та нар бол ирээдүйд хол явахаар эзэгтэй нар байна. Баярлаа. Тий, гэрн өнгөлөг, эрен эрүүл, эрен чирэг сэтгэл нь хэвээр юу. Тийм мундаг байхаар байна. За болж энэ таалагдсан. Миний шүл таалагдсан уу? Болно. Өөс тааш. Болно. Ямар олон юм ярьд юм бэ? Ганц бууц хийх гэж байна. Сая хоолоо бэлдээд хоолоо гал дээр тавиад байжсэн чинь уягаа ихч орж ирсэн ээ. Гал хийгээд гал төлөд л хөр хийгээд тэгээ би
Өө нэрээ гал төлөх ёстой ш тэгээд дотроо чимээгүй хүн боцсон чинь уйгаагч бэлэкийн дээр хоол хийж байгаа юм шиг зогсож байна. Галаа ерөөсөө төлөхгүй. За салаад билээ. За. Та нар шажигнууллаа, би ч шажигнууллаа. Баярлалаа. Тэгээрээ. Харин надад эзэгтэй туслахад тулсанд баярлалаа. Цааш нь дамжуулчих уу? За манай бууз бараг дуусчих шиг байна. Би бараг хоол хийсээр бол буузны чив хилтэндэж оролцсонгүй, өрөлтөндөж оролцсонгүй, тоололтондож оролцсонгүй, гадаа тавихтаж оролцсонгүй. Хоол нь яаж талж юм? Гойсон. Гоё. За та нар махын амсч үзөө. Махын идсэн үү? Мах нь ямар вэ? Айгуу тийм зөөлөн. Тийм үү? Би бүр энийг хотоос ууцтай мах авчихсан шүү дээ. Хам агшаасан юм байна. Гүү энэ өхрийн мах. Аа. Энэ нөгөө юуны хинтээ чандганы тал гэдэг газар өхрийн махны чиглэлээр ферм байгуулагдсан шүү дээ. Мэдгүй сонсноо. Тэдний мах шүү дээ. Одоо гоё шаал өөр. Тэгээд эн чинь болохоор яг нөгөө баг мал авангуутлаа малчтаас баг мал аваад тэгээд 150 хоног бодоод яг одоо өөрсдөө тарьж ургуулсан өөрсдөө хөрсөн дээр тарьсан үр тариагаад тэгээд тэнд нь эмч үйж идэг. Малын эмч. Тэгээд малын эмчнэр тэгэл яг хянаал яаж ингэж ингээд ингээд махны зөөлөн байх, өөхөн ингээд нөгөө нэг гоё алаглаад байх бүх юмыг яг стандартаар Канадын технологиор одоо тэр өхрөө тэжээж байгаа. Тэгэнгүүт малчтаас одоо тэгээд хинтийн чанган гэдэг чинь танаатай ойлгох шүү дээ. Тэгэхээр өхрөө туугаад баг малаа туугаад ааж өгөөд жинлээ. Жингээр нь хилж авдаг, жингээр нь авдаг. Тэр нь тодорхой үнэтэй. Тэгээд тодорхой тэнд махаа авч өгöd баг малаа хэдэн килограмм болгож байгаа авч өгөө бүх юм тодорхой. Ингээд бүх юм дамжлагтай ингээд бүх үйлдвэрүүдэнд олгоцсон бүр ингээд мал нэрлэх. Дуусна уу? Хөөх наваа ингээд ганц юм ярьж байгаа болохгүй. За энэ жил 3 жилийн гарлаа. 3 жилийн гарсан уу? Хүй би нэг юу сүүл бэлдсэн штэ. Азтан шалгаруулах биш шалгаруулах гэх юм яа азтан шалгаруулах. Нөгөө азтай хүн нэгтэй. За тий сүүл бэлдсэн байгаа. Тэрнийгээ хамгийн сүүлийнх нь хийгээд ячдаг уу? За Ууз чимхийг үйл ажиллагаанд амжилттай орсон та дөрөвтөө баярлалаа. Зүгээрээ. Ингээд суугаад амираа. Та нар дааж буузаа хурдан ичнэ. Айгуу хурдан ч нэг Хамти. Ажилласан хүмүүс юм аа. Тэгээ Батгуудад баярлалаа. Батгуудад амжилт. За. Чанга залуу шүү. За, өнөөдрийн туршид надтай хамт байсан Дэмбэдэ баярлалаа. Дууга залуу шүү. За, тийм ээ. Наваа ингээд одоо юм ярих гэр ингээд. За, буузаа гарах уу. За, гурлаа чимхүү, буузаа чимхүү гэж ингээд хэлчихдэг. За, тэгээ одоо бид нар ингээд буузаа гаргаад сайхан амарлаа. Би нэр гоё том уут авчирсан шүү дээ. Халид тэр миний авчирсан гялгаруудыг үзүүлдэ. Би үзүүлэхгүй санаа амрахгүй наа. Би одоо ингээд олон л айлаар орлоо тий. Тэгээд бас нэг юм сав суулга, уут сав маш их хэрэгтэй байт юм байна. Тий. Тэгээ би ийм гоё юм хүнээс гуйж авсан шүү. Одоо хөлдөөсөн буузнуудаа хээ. Одоо өөр саунд хийсэн байгаа. Бүгдийг нээж нэгээд тэгээд гоё пиндэ тавьчих. Энэ гоё нэ. Тийм ээ. гоё юм. Сэрхэн тий. Ийм гоё. Том уутаад олддгүй ш. Хан олддгүй байхгүй тий. Би энийг энэ нөгөө зиплок биш үү? Миний нөгөө энэ гурил мөрөл хийгээд байгаа. Тийм хоёр замтай. Эдний компанийн охноос гуйж авсан. Хүй их чинь хөдөө явах чинь ихтэй нэг энэ утаа өгчгөөч гээд. За энэ тэг гоё бууз машин хийгээд ер нь тэгээд цаашдаа ихчд маань хэрэг болох байх шүү. За Батхуу таяр хажууд нөх л үү дээ. Энийг тэгээд ихчд юм хийж өгөөд хэрэгтэй юм бэл. Амар олон ширхтэн болчих. За бид нар унтлаа.
аваа. Өөз. Өөр юу авах вэ? Өөр юм авах. Витамин авахгүй мө? Аа. Оо. Ойгаач. Аа. Өдөрт нэг удаа засандаа явах уу? Өдөр 2, заримдаа 3 яваа. Тэгээ бүр хэрэгцээтэй үед 4 яваа. Оо за. Одоо энэ 20 кг хамтгаа. Тэгээ таяр хоёулаа авахта хоёулаа явах уу? Тэгээд яв. Гү та дандаа явд юм уу? Оо. Хоёулаа дасан яваад дараах нь нөгөө ажтай. Мартаа хий явах. Нэг кэр үсрээ осож явахад нэг нь үсрээ авах гэж анаа ондоо явна. Би ингээд мөсөлсөж чадахгүй. Би арайхаа ажлыг ингээд засаа хийгээд. Оо гой. Чагбат. Оо гой. Хөө ямар хөчтэй юм бэ? Гой. Агуу юу болохоор эргээс суулгачих. Зөөр тэр нь гоё юм. Оо, ингэж зангидах хэвээр юм уу? Баярлалаа. Оо, энэ юм уу? Энэ Амрах юм биш үү? Ойрхон юм байна. аахаа. Дөрөв. Хүнстэй засч. Хин. Ганцаарх таах. Залуу да. Ямар хөө залуу байсан бэ? За би төсөөлтөө мэдгүй. За ганцаарх таах ийм хүн байсан. За 20-тоо да. Өндөр. Ийм тэхгүйсэн дээл өмсгөр ингээд мөрн ингээд өнцгтөөд ингээд тэхгүйгээд ээж идэг. За тэгээ юм жихэхгүйсэн. Нуруу тэгш. Ийм том алга нүдтэй. Тэгээ дээрэс нь ийм гоё хамартай. Амар гоё гартай. Тэгээ ярихаараа бүр ингээд танилуу ингэж тэр гоё нүдэрээ бүр ингэж харж ярьдаг. Дутуу орхисон юм байна миний хэлснээс. Ганцаарх тахын тухай. Зам чанарын хувьд тийм өөрөө тийм түргэн. Айгуу түргэн. Ердөө нэг дүрсгээд урдмаар улсаа эргэж хараад инээшгээл гаргав. За. Би өөрөө ер нь 50 талыг үлдээ. Ааха. Ганцрахтыг тэнд яарад юу ажих чи би мэдсэндээ байж л. Тэгж явах чи яах юм? Тэгж явах чи тий? Оо тэгж явах чи ингэхгүй хараа. Яг уурдахад ингээ харч нөгөө хүн. Нэгт сууж байгаа. За ингээ. Ийнээс их нарийн арга шүү. Би бол ер нь өөрөө тийм удаа хүн. Ер нь тэгээд ямар сайнтай ингээд хэзээ хойно уурддаг байхгүй юу? Тэгж хэлдэг байж гэж. Наадах чи. Ердөө хэлэхдээ ер нь ямар нэг эмиг юу ач хайцаа ойлт гэж. Одоо бол бас арай өөр болчиход байна. За. Түргэн хүний дэргэд ээж бол арай түргэн дэрэг. Одоо түргэн байгаа нь үү гэж. Түргэн байгаа нь. Гэтэ та их чамбаа юм уу? Тэр гэр орны ажил хийж байгаа, аяр таваг угааж байгаа. Би чинь бас одогдчихгүй гэж байгаад хичээгээд байгаа шүү дээ. Тэр ер нь фактор модгүй шүү. За. Модгүй. Сайн биш үү? Тий. Модгүй Тэр гарах. фактор тийм сүртэй фактор тэр модад байдгүй. Тэр чинь л амьдралын гол утга учир болчиход байна шүү. Одоо би таяр суугаад хэдэн жил болж байна. Одоо яг нийлээд бол 35 жил. Ингээд 35 жил тэр залуу таныг ингээд бөөцөлөөд, эрхлүүлээд, таяр бүр хід хідээр нь үржүүлээд тэ тэгээ өөрсдөө залуу нас шиг юм ачцээгээ цоглуулад ингээд ээж нэхэр хүний амьдрал гэж бие бинийгээ хайрлахгүй байхын аргагүй. Бие бинийгээ гомдоох ирэхгүй санагдаж байгаа. Амьдрал ийм гоё байгаа байхгүй юу? Инхээр бүр урам ороод. Зөв дахиад засанд явж болно шүү дээ.
эцэгчийнхаа талдаар багасгаад өөрөө хийгээд ингээд багасгаад хийгээд өсчихсэн. Ураа. За миний ах хаана вэ? Бүрийн хацмас ирсэн энэ шанаа нь ямар гоё юм бэ? Ийм өргөн. Ээж нь яг ийм юм байсан. Ээжтэйг адилхан тий. Одоо би хевс сөрөлж үзлээ. Ганцаарх тахахын хевсэстэй янзын оож өгчөөд. Цагаан сард нь бэлдэж байна. Тэсээ ажлынхаа үр дүнг харах гоё байна. Шууд мэдэн дээр гоё юм боллоо. Хевс зөвлөгч авчирсан нь ёстой зөв болж. Нилээ хүнд тэгээ авар ихтэй байсан. Тэгээ бид нар бас ачаага яандаа л гэдээсэн. Тэгээ аваад ирсэн зүг болжээ. Гоё болжээ. Стиви хүнд тэгээд ад үзэдсэн чи ёстой хөөрхөн байлаа. За би одоо тасах. Хөөрөд байна. Өдөржин гадаа байлаа гоё маш хүйтэн ч гэсэн маш таарсангүй. Одоо би ингээд энэ сайхан ах ихч хоёртой хоолыг хийж өгөх гэж байна. Үнэхээр ингээд 2 өдөр ингээд цуг ажиллаж байгаа ч гэсэн бүр ингээд баг ч гэсэн олон өдөр байсан юм шиг дэндүү гоё тасч байна. Дэндүү хайр хүрч байна. Тийм учраас хайр шингээсэн хоолоо болзоонд нь зориулж хийлээ. За ямар хоол хийх юм бэ? Эцэгтэй туслахаа. За эцэгтэй туслах нь ямар хоол хийх үү гэхээр нэгдүгээр хоол юу байх вэ гэвэл цутан шүлгийн ногоотой дахианы мах энэ хүүтэнд даарч байгаа тий. Тэгэд энэ дахианы махын гоё Primate брендийн дахианы цээж махаар хийн. Тэгэд энэ махны хамгийн надад таалагдж байгаа нь юу гэж одоо энэ дахианы махыг бол нэлээ хэрэглэлээ. Эцэгтэй нартаа ч гэсэн бас хийж өглөө. Тэгээд нөгөө яг олон улсын технологиор ингээ хийсэн ямар ч юм мөс байхгүй. Тэгээ мах нь яг энэ хэмжээндээ килограммда яг таарсан зөвхөн махны хэмжээ ингээ татсан. Ямар ч мөс байхгүй. Тэгээ ийм гоё янз бүрийн тариа юм хэрэглээгүй юм эрүүл дахианы мах байна. Манай хол аймгийнханд хол байдаг малчтад маш хэрэгтэй ногоо санагдсан. Би хилээд л байгаа. Ингээд Монгол хөрсөндөө ургуулсан бидний хил сурснаар ари ногоо буюу бууцай, брокколи, өөр хулууг яг Монголын хөрсөнд ургуулад ингээд яг стандартаар нь хөлдөөсөн. Уулын оргил гэсэн салаад байгаа. Уул шиг нөмөртэй ийм сайхан 2 хосынхон болцоон дээр би тийм гоё өндөр сайхан уулан салаад хийв. За тэгээд дараа нь болохоор паста. Пастагаа болохоор өөрөө би хамтлана. Тэгээд пастагаа зүгээр яг хоолны хачир болгож хийж байгаа ч гэсэн яг гоё амттай паста хийн. Тэгээд үхрийн мах шарна. Энэ бол Жозеф. Миний энд байгаа ингээд бүх хоолны хэрэгслүүд Жозеф гэдэг ах トゥ хоёрын брэнд байгаа. Хамгийн гол нь эрүүл материал одоо халаахад ямар нэгэн байдлаар хүнсэнд хэрэгжилж байгаа зүйлсийг хутгаж ингэж савнд хийхэд ямар ч эрүүл мэндэд муу нөлөө байхгүй. Тэгээд дээрэс нь загварын хувьд гал тогоонд чимэг болох, гал тогооны декор болох ийм гоё гал тогооны хэрэгслүүд байгаа. Эднэрийг олсондоо баяртай байгаа. Эцэгтэй туслахын туслахад
За ингээд уягаагч дээр одоо болзоондоо бэлтгэх гэж байна. Тэгээд би та нарт нэг гоё юм билгүү. Уягаагч энэ үсэнд будаагүй гэсэн те. Бодог. Өөрийнх нь үс. Тас хараараа. Нэг ширхэгч цагаан ус байхгүй. Гоё яагаад юу идэж, юу ууж, юу хийж, юу ярьж, юу бодож, юу сэтгэхээр ийм тас хар устай болтой. Энэ бол цэвэр тайвшруулах гэж бодож байна. За ингээд уягаагч дүүн ийм нүүр цэвэрлдэг нүүрний арьс арчилгааны ийм ком авчирсан. Тэгэд би танд үлдээгээд явна. Би танд энэ дээр нь бичээд үлдээ чи 1 2 3 гэд та дараалалаар нь түрхээд. Тэгээ энэ одоо ингээд нүүр цэвэрлэгч. Та нүүр авгаасан ч гэсэн энэгээр цэвэрлээд байна. Тэгээ бэрүүд нь хилээд өгөх бах уу. Isis Pharma гэд юуны Францын гоо сайхны бүтээгдэхүүн байгаа. Янз бүрийн хойл заахгүй болохоор их гоё. Ямар ч арьсанд гоё тохироод та тас түрхэхгүй ч гэсэн нарны тасаа түрхээд таараа за. Гоё хамгаална арьсыг. Одоо зөвөр намайг явсны дараа толиос битгий сал. За хөмсгөний бүтээгдэхүүнийхээ өнгийг сонгохдоо ингэж харж агаад үснийх нь өнгөтэй хамгийн ойролцоог нь шууд сонгоцвол зүгээр. За эхлээд сайхан хөмсгөө самнаад илүүдл нөгөө нэг крем пудр тогтсон юм а баг зэрэг сайхан сав. За тэгээд яг чигээр хараа суугаарай. За хүнийхээ хүүхэн хараагч гэсэн яг чигээр нь харуулж агаад хамрын угалцнаас нүдний гадна талаар хэмжээг аваад цэгээ тавьчихна. За яг чигээр хараарай. За одоо хамрын угалцнаас хүүхэн харааны гадуур. Ингээд хэмжээг аваад зурчихна. За хүмүүсийн өөрийнх нь шивээс мивээс ч юм уу хөмсгөнийх нь ургалтанд нь бас ерөөсөө итгэх шаардлагагүй. Бүх зүйл бэлэн. Одоо ганцхан манай хоёр хосын болзоол дутуу. Тий, болзооноос илүү болзооны ихэнд миний хайртай, зоригтой, хүчрэхэг ган зоригт ах. Миний инхрийнхэн гэрээ эзэгтэй уягаагч юм маань харах бас байгаа. За бүгдээрээ хамтдаа бүх зүйлээ харцгаая. Юу болох вэ? Миний сэтгэл хөдлөөд байна. Одоо манай баярлуулдаг хөшиг нэгт гэж байна. Ингээд Сүхбаатар аймгийн Уул Баян сумын эзэгтэй хишиг дүүрэн маань хөшиг нэгтгэд гарч ирэх гэж байна. Хүлээж авна уу? Хайртай бүр хараад миний яриг сонсох шийдэж байгаа ш. Ивэн шоо нэ. Талаанаас нь л одоо ид аргач байна да. Өмсөн дүүсэн бүхэл юм одоо. Өвлөн хүртэл одоо өргөн ойртон түшигтэй тэгэл уусцаана. Тогсон гэдэг ванли байна да. Ямар гоё юм бэ уягаагч. Тайртай одоо хоолоо өгье. Тайр минь сайхан амтрахад идээрээ. Ингээд би дахианы махтай. Тэгээд нарийн ногоотой цотон шил хийсэн. За тайр минь тэгээд амтрахад тухтай сайхан суугаад идээрээ би гарлаа. За.
2 дугаар хаад За. өхрийн махтай. Хоолоогоо. Тэгээд тэр чинь салаадыг таяр анзаарснаа ийм уул шиг хэлбэртэйсэн юм. Таярыг чинь тийм гоё өндөр хүмүүс гэж бодоод сэтгэл зүрхээрээ хийсэн бүтээснээрээ өөр хөвгтүүд бүх юмараа ийм баялагных гоё юм уушиг түшигтэй хүмүүс өндөр хүмүүс гэд хийсэн шүү дээ. Зориулж юм байна. Баярлалаа. зүгээр. За таяр минь гоё 2 дугаар халаач. Би тэг гоё амттай гэж. За ингээд сайхан хооллосноо манай хоёроо. Оо сайхан хооломттой байна. Баярлалаа. За би таярт гоё амттан бэлдсэн. Амттнаа. За нэгэ дүр тавьчих. Тэг. Анх нөгөө одоо биднээс төсвөрмс байх вэ нэрэл араа үтчил болцож ил байж өнөөдөр хүрсэн шүү дээ. Анхны уулзалт дандаа л араа үтчлээ уулзаж тэдэн цэгээл танд уулзсан шүү дээ тийм. Тэг хоцрохгүй яг цагтаа очив. Тийш тэг жил одоо. Уйгаагч анх танд дээр одоо болцох гээд ирдэг байх та. Ганц зэрэгтах ямар хувцас өмсдөг байсан? Би санд тэгээ ногоо ам чи надад гасаад байж гэж. Уулзах шалтак. Тэ. Гасаад байж гээд. Би тэрийг одоо хүртэл мартдаггүй. Тэгээ гасаад өгч ингээд нарийсгаад өг гэж өгч байгаа. За та тэр нарийсгаач гэж гуйжсанаа санаж гинөө. Сан Одоо чи юу таалагдж байна гэдгээ та яаж илэрхийлж байсан? нэг ангийнх найзаагаа дагуулж байгаа. Тэр найзаараа одоо дуулна. Би гараа одоо энийг гараад ирнэ. Тэгээ би очиж шүү. Тэнгүүд миний нөгөө найз чинь дуудчихгоол өөрөө алдаа явчихна. Нэг пин одоо тэр үед нэг пин минлээ байсан даа. Тэний пингийн хажууд. Тэгж байж үлээ. За пингийн хажууд уулздаг байх үед манай уйгаагч ямар хөө охин байсан бэ? Царайд Ер нь хөөхөн биш. Хөөхөн бар охин. за Тий. Нэрээ. нүдний торонгор Тий. тий. Хөөхөн бар охин байсан. Тэгэд намуухан ярьдаг. Хөөхөн бар охин байсан. Би тэрийг дөнгөж болдож ирсэн. Ээж нь яг битэр болчихсон. Хай Харцаа. тий. Яг ирээд цогсож байдаг. Би хайж хаалцчих. Яна. Уйгаагч юу? Тэгэл маргааш нь тэр ганц нэг хоногт бүр уулзчихгүй нэг л нэг сайн. Тэгж байсан. Тэгээ байж Айж байсан. Одоо айжсэн нь ухаанаа гартлаа ижлээ. тэгээд айж байгаад дахиад яаж утсан? Тэгээд л одоо тэгээд жуулж ярих болгоод захаа штт. Хамгийн дотны дагваа бичин нүрээ арахгүй болохоор одоо ястай л нэг сэтгэлийнхэн бүх юм уудлах илгээх юм чин захаа байсан юм чин. Тэгээ мөл миний нөгөө найз. Ингээ сургууль дээр ирэнгүүд оройсон одоо бэлигийн юм авчихна. Уйгаагч нь үү? Тий. Хин нь? Би. Зөө. Тэгээд дараа бэлиг нөхтөл захаагаа хийгээд. Тийш. Бас арга. Ямар гоё уйгаагчтэйд ингээд бэлигээ өмссөн чил цаас. Гаргаад ирсэн чил хайрын захаа. Тий. Тэгээ уушгаар гоё юу? Ямар гоё юм. Үерхлийн одоо тэр үед одоо үерхжил дасч байсан шүү дээ. Эхний үерхлийн захаач одоо анхных нь бол нөгөө шүлэг шүү дээ. Шүлэглэн. Эхний дөрвөн мөрт бол найдвартай шүлэг тийм ээ. Танд санаж байгаа шүлэг байна уу? Шүү дээ. За нэг уншиж. Дун эрдний хараагаар дуутай мөндөр шаагдаг. Тэгээд дорлож үтсэн захаа минь дугаар номер тэдгээл. Энэ 85 онд 10 төгс 85 онд би цэрэгт явж. Би 3 ирсэн шүү дээ. 3 жил би 3 ирж байсан. Уйгаагчээс болж Би морьтой хүртэж байсан. хаанаас Зүмбийн Шандын наад дээрс. хэдэн километр вэ? Эндээс Шанд 300 гаруй 80-т. 390 км газар морьтой явахаар хэдэн хоног явах вэ? Юу. Замдаа би нэг хоноод 8 сарын 31-нд гараад 9 сарын 1-нд үд өнгөрөөгөл гэртээ ганцхан хоноод ирсэн. Тэгсэн чинь эрэхтэй одоо тэгэл ганцхан хоноод ирсэн. Одоо сар болчихоо явлаа шүү дээ. Тий. Тэгсэн чи ийшээ явж өгөхгүй л.
Сайн магаш нотог тэгээд хайртай үнэ. Сансан сэтгэл. Тий. Тэгээ ухаан л одоо бас соргож биш явахгүй биш. За тэгээ манай үзэгчид ч гэсэн бас гэр бүлийн нэвтрүүлэг гэр бүлээр үзэж байгаа байх. Тэгээ та хоёр маань ч гэсэн залуу насаад урсаараа анхны болцоогоо санаарай. Анх эхнэр тань нөхөр тань яаж харагддаг байсныг санаарай. Ямар хувцастай байсныг ярилцаарай. За уягаагч гоё үр хүүхдийн нандаа холбоос тий. Тэгээ хүүхдүүд чи адилхан яг л ээж эхээцэг ямар гэрте хөдөлмөр хийж эрхэлж байна уу, хөдөлмөр хийж байна уу? Яг л тэрнгээр. Тий. Хүүхдүүд хүмүүжтэй. Би барьцуулдаа байвал би үг хэлэхгүй гэдгээ. За Ямар ч юм байсан би барьцуулдаа бас чиний буруу гэж бас нэг фактор хэлээд байхгүй. Хэлэхгүй гэж бодъё. Гэхдээ би яг өөрөө яг л ажиллаж гэнгүй юм нэг юм хийвэл нэгт юм бай дуустал хийхийг боддог. Тэгээд тэрийг хараад мөн одоо барьцуулам нь бас тийм болоосоо л гэж дотроо хүсэж явдаг. Манайх бэрийн үүдтэй айл. Тий. Доор гэдэг бас л ахтай штэ бас. Тэрнээс ч одоо бас л дотоороо бас халуун үүсний хинт мэдэхгүй штэ. Тийм ээ. Тэгээд бид тэр энэ мандлын цэцэрлэг байхдаа л мандлын дарддаг байсан. Та мандлын өгжмөр би бас орлогийн эзэл одоо дуулаад. Тэгээ хоёулаа бас тэгж урлагийн үзлэгт бас оролцож байсан. Нэг ангид тэгээ хоёулаа л ямар дуудулдаг вэ? би за хөөрхөн борлогийг дуулдаг. Тэгээд тэр хилчний үеийн гээд одоо бас л дээр үний дуулах дуу гоё дуу штэ. Тэрийг бас дуулдаг. Санж мөрөөдөх тийм урт хугацааны тийм юмд одоо хол хөндөй байсан нөхцөлдүүл одоо тийм дуу одоо гачин дуулах туртай юм. Би тэр хилчний үеийн ганда. За зэрэгт байх та. Тийм нөгөө 3 жилийн тэрэг энийг 3 жил санж мөрөөдсөн болохоор тэрийг одоо дуулах айгүй дуртай. Тэгж байсан шүү. За дуулах юм. За дуул. За чи мандлина. Мандлин там уу? Оо таад мандлинаа тоглох юм уу? Энэ чинь гоё болцоход дуу муу ант гарахаа бил. Тэгдэж штэ манус чи ингээд дуу гарахаар нэг юм онцгой болох гэдэг юм шиг ингээд яг тэрийг гоёо бариад. Хүй мандлин таанага би авдрий. За энэ хоёр хайцааг удаж байгаа шүү, зөрж барин шүү, янз бүрийн бас. Баян танасаг хотонотагта баян жахан түмэнти баян жахан түүний сэтгэл бэлчаагч миний итгэлэви. Яг л тэр нэг гоёхан гитар тоглодог ирчүүдийг суулгаад гоёхан амаргаа бодоод тэ жаалхан чимэн багын жаалхан чимэн хүлээж байгаа гэд мэдээж энэ үгийг чинь ингээд дуулахаар чинь Диск. би бол диск юм байна. Та бол угаасаа л хэрсүү угаасаа л тийм өстө хүний хайр татгаар мундаг миний ах хэвээр уул шиг ирэх үү юм аа. Би өстө зүв салаад хэлсэн байна хаа. Сургуульд байх юм санагдуулж байна. Тэгээ ердөө эргээд би хөл нас руугаа л очлаа шүү дээ. Аяллаа тий. Тэг аяллаа. Хүний амьдрал ажил төрөл хийгээд завсар зайгүй хөдөөний ажил яхад л дотроо л нөгөөдхөө бодоод дурсаад л эндэл байж байна гэхээс бараг хоёр үеиндээч тэгж байсан шүү гэдэг яриа хөөрөө бараг л
өрнүүлж чадахгүй бол өдий хөрлөө шүү дээ. Тэгэхэд тэрэнд нь тэр бүх амьдрал руу өмнө одоо би аваад одоо сайн намайг би тэрийг минь одоо би тэрийг аваач та хэд намайг одоо би ямарад та өмч юм. За би одоо ондармаада нэг юм хэлээ. За тэрийг хүүхэд нас руу өмнө хүргэж өгсөн гал хүргэж өгдөг гал тэрийг болж өгсөнд баярлалаа. ямар гоё. Тэр нь залуу дандан сайхан наснд мөн бас л аваачлаа. За тэгээд ихчтэй энэ SS Pharma-гийн өнөөдрийн нүүр арчилгааны бүтээгдэхүүнийг бэлэглэж байна. Дотор нь бас нөгөө таны өсөйг угаалгасан шампунь байгаа. За баярлалаа. Дүүгэн гişиг ихчд олдохгүй. Оо яйгуу орон цэцэн үгтэй. Тэгээд бас уягаагчээ сая таярын ингээд нөгөө өнөөдрийн оройн зоог одоо барьсан бүх тавгнууд байна шүү дээ. Нэгдүгээр хоолны тавг, хоёрдугаар хоолны тавг, амттны тавг, салаатны тавг ингээл бариултай. Тэгээ энэ комик танд таярта бэлгэлж байгаа шүү. Бүгдийг Баярлалаа. одоо ингээл тэр олон октод дундаас уягаагчийг сонгоод тэгээ ханиа олгоод авчихсан. Тэр олон залуучууд дундаас ганцэрх тахыг манд сонгоод ингээд суучихсан. Энэ сонголтод бид нар бие бинийгээ хайрлахгүй байхын аргагүй. Ингээд тэр олон хүүхдүүдээс сонгогдоод ирсэн сонгоод авсан хүмүүс чинь бие бинийгээ хайрлаад ингээд бөмбөлгөөд инээлгээд аз жаргалтай байх хэвээр тий. Энэ бүгдийг манай хоёр хин маш гоё ухамсарлсан. Тэг ингээд явж байгаа ийм гоё хост, ийм гоё айлд би гэрээ эзэгтэй туслах хийсэндээ үнэхээр баяртай байна. Тэг би яг гэр бүлийн гишүүн шиг л байлаа. Таяртаас баярлалаа. Ундрмаа маань надад их сайхан сэтгэл төрүүллээ. За шиний бүх юмд суллаа. Одоо дахиад айл руу явна гэсэн сэтгэл маш өндөр байна. Амьдралынхаа тухай анх хантайгаа учирч байснаа, ханийхаа ямар байхад нь хайртай болж байснаа, залуу насын минь, хүүхэд насын минь эргүүлж өгсөн гал тэрэг минь болж өглөө. Одоо ингээд нөгөө төр цагаасаар боллоо. Тэгээд миний ажлын халааг сумын төвөөс манай ганцэрх тахын хоёр дахь хүү үнсэн эхнэр хүүхдүүдээ хамт хүлээж авлаа. За охин минь ирсэн чим шиг, би охин нь чим шиг, ээж минь ирсэн чим шиг, эгч минь ирсэн чим шиг сайхан байлаа. Одоо хэ танаг Өстөө сайхан байлаа. Хоорондоо яг л нэг төрсөн ах дүүс шиг болоод буцлаа. За баяртай. Сайн сууж Түр баяртай. Болгоомжтой яваарай. Тэгнэ сайхан. Түрөө найрын хоёртойгоо уулзчихсан. Ханийн хоёр хөө мартаа явцаа. Ханийн ихэнх ажлууд нь Тэр хоёрыг бас өөрхөн байсан шүү. За, яагаад Түр баяртай. Түр баяртай. Түр баяртай. Баяртай. Баяртай.